Өнөөдөр 6 сарын 28-ны өдөр болж байна. Тэгээд би эцсийн Бээжин хотод байрлах Чинхогийн их сургуульд Schwarzman College-оос төгсөөд мастерын зэргийг хамгаалаад ийм баяртуул явдал тохиолж байна. Тэгээд өнөөдөр хамгийн сонирхолтой нь бас миний төрсөн өдөр. Тэгэхээр би одоо 29 нас хүрч байна. 20 насныхаа хамгийн сүүлийн жилийг одоо өнгөрүүлнэ гэсэн үг. Тэгээд төрсөн өдөр болоод нэг чухал байдаггүй. Гэтэ яг ингэж анх удаага бас магадгүй хамгийн сүүлийн сургуультаа сурж байгаа энэ төгсөөд энэ явж байгаа энэ үйл явдалтай давхцаж байгаа нь надад бол маш их тэгээ бэлгэшээлтэй, маш их гой санагдаж байгаа. Тэгээд бүтэн 10 сарын өмнө би яг анх энэ сургууль дээр ирээд хятадд ирээд бас нэг бичлэг хийжсэн. Тэгээд хятадд ирэх болсон шалтгаан маань юу байсан? Энд ирээд би яг ямар юм сурмаар байгаа, ямар хүн болмоор байгаа, ямар хүмүүстэй танилцмаар байгаа, юуг олж мэдээр байгаа гэдэг талаараа бол бичлэг хийжсэн. Тэгээ одоо ингэж харахад бол маш сайхан байна. Мэдээж маш олон бэрхшээлүүдэд тулгарсан. Шинэ орчинтой, шинэ хэлтэй, шинэ соёл, шинэ иргэншилтэй танилцах юм шаардлагатай болсон. Тэгээд нэг жилийг дүгнээд харахад бол маш их сайжирч, маш олон юмыг мэдэж сурч авсандаа бол маш их баяртай байна. Тэгээ scholarship гэдэг үг маань ч гэсэн тэрнтэй холбоотой юм билээ тий. Зөвхөн хичээлэлхий сурчлага одоо эрдэм мэдлэгтэй шамд бусд нь бол цаан зох хэрэггүй гэдэг имийг бол энэ коллеж маань энэ Schwarzman тэтгэлэг маань надад бүрдүүлж өгсөндөө бол маш их баяртай байна. Тэгээд манай Монгол Улсын туг далбаа тэнд харагдаж байна. Тэгээд нийт 145 оюутан дунд 45 6 орны хүмүүс дунд Монгол Улсаа төлөөлөөд бас ингээд суралцаад төгсөж байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр ер нь хятад ямар хувийн жилийг өнгөрөө юу бас багахан ч гэсэн олж мэдв. Хятад гэдэг улс энэ иргэншлийн одоо дэлхийд үзүүлэх хүр нөлөө нь юу байх юм? Монголчууд биднэрт ямар хамааралтай гэдгийг бол ойлгосноо баг зэрэг хурангуулж ярих гэж бодсон юм. Тэгээ хамгийн нэгдүгээрт бол боловсролыг бол яах шаардлагатай байх тийм ээ. Энэ Чинхогийн их сургууль бол хятадтай бол хамгийн сайн сургууль гэж явдаг тийм ээ. Тэгээд сүүлд гарсан дэлхийн их сургуулиудын ирэмбэр Азтай бол номер 1, дэлхийд бол топ 14 гэдэг юм жагсаалтанд бол орсон байсан. Тэгэхээр мэдээж бол Азтай юм power house гэж ярьж байгаа тийм. Төрөн дэлхийд төрж гарч байгаа юм том судалгааны их боловсон хүчнийг бэлтэж байгаа энэ бол том сургууль. 40-50 гаруй оюутантай. Тэгэхээр энэ сургууль бол яалтчгүй яагаад тийм сайн байгааг бол ирээд бол ойлгосон. Хүмүүсүүд нь маш их шамдж байна. Маш их дэлхийн олон том нээлтүүдэнд болж байна. Олон хүмүүс амьдралаа зориулж байна гэдгийг бол анзаарсан. Би өмнө нь бас Англид мастер хийжсэн. Тэгээ манай сургууль University College London гэдэг сургууль. Тэгээд дэлхийн бас топ 8-д ордог. Тэгэхээр ингээ харангууд азаарчим тийм ээ дэлхийн топ 10-15-д ордог энэ хоёр сургууль сурсан байна. Гэхдээ энэ бол ямар ч хамаа ахгүй. Ягаад тэгэхээр би бол сургуулийн ирэмбийг ерөөсөж чухал гэж биш гэж боддог. Мэдээж сайн сургууль бол сайн байна. Гэхдээ харамсалтай нь Монгол болж байгаа үйл явдал юу байна гэх юм бол хүмүүс сурсан сургуулиудынхаа ирэмбийг барьж тэрийг л төрий барьж боловсролыг бизнес болгодог ийм бизнес бол маш их олширсан байна тийм ээ. Би тэр сургууль сурсан. Тийм учраас миний сургалтанд суу гадаад руу явуулж өгье гэдэг ч юм уу. Энэ бол ямар ч боловсролыг одоо үр дүнгүй ашиглаж байгаа юм шиг надад санагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ боловсролоо хэрхэн ашиглах уу, хэрхэн өөрөө сайн хүн болох уу гэдэг дээр илүү анхаарах ёстой юм болоо гэж бодож байгаа. Тэрийг бол хийх хэрэгтэй байна. Тэгээ хятадууд хамгийн нэгдүгээрт миний анзаарсан юм нь юу байсан бэ гэхээр боловсролыг нэн тэргүүнд тавьдаг. Тийм ээ 5000 жилийн түүхтэй гэдэг энэ иргэншил хамгийн анхнаасаа эхлээл scholar гэж үнэ тийм ээ. Sage гэж ярьж байгаа. Тэгээ энэ нь бол номын хүнийг нийгмийн шат дамжлагын хамгийн дээр тавьдаг. Энэ бол хамгийн ихтэй өнгө үздэг байсан. Тэрнээс ч өлөө одоо күнзийн сургаал гэж ярьдаг тийм ээ. Энэ бол маш олон хүмүүс өөрсдийнхөө философи бодсон бодол энийг бол дэлхийд дахинд хүргэж ном болгож бичиж үлдээсэн байдаг. Тэрийг нь олон жил хятадууд бас ард түмнэрээ иргэншлэрээ сонсож дагаж явсан байдаг. Өнөөдөр ч гэсэн хятадын хүнийг асуух юм бол маш их хичээнгүү, маш их сурдаг байдаг тийм ээ. Энэ бол
жил болгоо 10-аас 11 сая хүүхдүүд шалгалт өгөөд Гавкао гэж элсдийн шалгалт өгөөд Чихуагийн их сургууль 4,000 хүүхд тэнцдэг. Бээжингийн их сургууль бас 4,000 хүүхд тэнцдэг. Тэгэхээр инхийн тулд ямар их нөр хөдөлмөр, ямар их золиос ордог вэ гэдэг нь бол ойлгомжтой. Тэгжиж хүмүүс бас ингэж сайжирдаг, юм мэдж авдаг, мэдлэгтэй болдог, эрдэмтэй болдог гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр боловсрол эцдэг өний хүртэл ингэж хөгжиж байгаагийн бас том шалтгаан байна гэж бол харж байна. Тэгээ дараагийн бас нэг миний бодож эргэцүүлсэн юм гэхээр яг хятад хүн гэж хин юм бэ гэдэг асуудал. Би өмнөх бичлэгэн дээр бас ярьсан эрхчлөөний тухай ойлгохдаг дээр тэр Фэй Шатон гэдэг социологч хүн бол хятад хүний бол ерөөсөө л тосгонд амьдардаг ийм фермер газар тариалал эрхэлдэг хүнийг хятад хүн гинэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр хүнийг бол ингээ харахад хятад нийгэм бол ерөөсөө л тийм байсан тийм ээ. Сүүлд Мао соёлын хувьсгал хийгээд тийм ээ маш их хэмжээгээр хүмүүсүүдийг ингэж олноор нь хамтралд оруулаад тэг өсвөлөнч нэрвдээд бараг 30 сая хүн хятад бас өсөж өгсөн. Тэрнээс олон хүн бас янз бүрийн хэл мэдээлэлт янз бүрийн зовлонд бол төтгөр тучирсан гэдэг юм болоод. Тэгэхээр бас ард түмнэрээ маш их зовсон юм байна. Харин одоо тэгвэл тэр газар тариалал эрхэлдэг тосгоны нийгэм маань маш ихээр өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ бол хэдэн саяараа дийлэнх нь бараг хотод амьдардаг болсон. Тийм дэлхийд дахинд хамгийн олон мега хоттой улс бол ерөөсөө л хятад тийм ээ. Бидний мэддэг зөвхөн Хятадыг Бээжин шахаагаар төсөөлдөг бол энд бол маш олон өөр хотод байгаа тийм ээ. Одоо Чонгчин, Чэнгду, доошоох юм бол Юнанд, Кунмин, тэгэл Гуанчжоу тэгээд гимжлийн олон хотууд маш ихээр хурдан хөгжиж байгаа. Маш олон класс ахгүй бол маш хурдан хөгжиж байна. Маш олноороо хүмүүс тийшээ нүүж очиж байна. Тэгэхээр энэ Хятадын нийгэм гэдэг иргэншил гэдэг маань өөрөө бас маш их өөрчлөгдөж байгаа гэдгийг бол ойлгох шаардлагатай юм ба шиг санагдсан. Гэтэ Хятадыг ингээд газар зургаар нь хараад үзэх юм бол бид нэр зөвхөн одоо хаан хятадуудыг гэж боддог бол яг үүндээ Хятад улс маань өнөөдөр Хятад улс маань ерөөсөө маш олон жижиг үндэстэн яснаар бага яснаар ингэж хүрээлэгдсэн улсыг Хятад улс гэж ойлгох хэрэгтэй юм лээ. Мэдээж бол нийт хүн амын баг 90-10% бол хаан үндэстэн бүрдүүлж байгаач яг тойроод бол Хятадыг маш их жижиг яснууд бол бүрдүүлдэг юм лээ. Дээшээгээ гэх юм бол манай өвөр монголчууд ингээд явах юм бол одоо солонгосууд ингээд явах юм бол Шинжаан уйгурууд тийм ээ Хвэ муслим хүмүүс доошоогоо гэх юм бол Юнанаар баахан олон жижиг яснууд доошоогоо Кантонез хүмүүс тэгэл бүр Оросууд хүртэл байдаг ч юм уу. Ингээд үзэхээр энэ Хятад улс маань маш их одоо юм diverse гэж ярьдаг маш олон хүмүүсээс бүрдсэн ийм олон соёлоос бүрдсэн улсыг бол Хятад улс гэдэг. Тийм мэдээж дээшээгээ ихээр илүү гомиг гэдэг доошоогоо өмнөд хэсэглүүгээ илүү их будаа иддэг тийм ээ. Тоглож байгаа хөгжим, ярьж байгаа айлга. Тэгээд Хятадын коммунист нам 1940-д оноос хойш ингэж одоо мандарин хэлийг хүн болгон зааж эхлэхээс өмнө мэдээж бол бичиг үгсээр тайлбарлагдсан хүмүүс бол бага байсан. Тэгэхээр тийм учраас нэг уулаас нөгөө уул руу очиход хүртэл хүмүүс шал өөр айлгаар ярьдаг. Тэр айлгыг нь ойлгохгүй хэмжээний хүртэл тийм өөр байсан гэж ярьдаг. Тэгэхээр одоо бол мэдээж Хятад улс маань илүү нэг юм одоо нэг Хятад гэдэг бодлогын доор ингэ явж байгаа. Гэтэ үргэлж юм байгаа үг гэдгийг бол санах хэрэгтэй юм лээ. Тэгэхээр бас нэг юм бодох нь хэрэгтэй нөхөр Хятадын мэдээж бид нар 1.4 тэрбум хүнтэй маш их хүн амтай маш их том улс гэдгийг бол бид нар бүгд мэдж байгаа. Америкийн газар нутгтай бол бараг адилхан 2% л зөрүүтэй жиг том гэдэг бол өмнөх бичлэгтээс би хэлсэн. Гэтэ Хятадын одоо энэ хурд Хятадын хүн амын тоо, Хятадын эдийн засаг ер нь хэмжээ ямар их юм бэ гэдгийг бол маш их би сайн ойлгож ирсэн. Ялангуяа Монголтой харьцуулах юм бол бүрч их тийм ээ. Бид нар бол ерөөсөө 3.6 сая хүн амтай ийм хүн ам жижигтэй улс. Тэгэхэд 3.6 сая гэдэг хүн бол Хятадын нэг жижиг хотын хэмжээний л хүн ам. Тэгэхээр маш их Монголтой харьцуулах юм бол төсөөлшгүй их тийм одоо хэрэгцээ, бараа бүтээгдэхүүн, хүнс, эрчим хүч, эдийн засгийн энэ боловцоо, хүний нөөц тийм ээ хийж бүтээх их юм байдаг гэдгийг бол ойлгох хэрэгтэй юм санагдсан. Эрчим хүчний хувьд авч үзэх юм бол сүүлийн 2024 онд нийт Хятадын ашиглалтанд оруулсан сэргийлэх эрчим хүч нь Америкийн нэгдсэн улсын бүх түүхэндээ оруулсан сэргийлэх эрчим хүчнээс илүү байсан гэдэг тийм тоо гарсан мэлээ. Тэгэхээр ямар их одоо том улс вэ гэдгийг бол тэрнээс бол харж болно. Манай Монгол улсын нийт эрчим хүчний хэрэглээ Хятадын нийт эрчим хүчний хэрэглээний 0.5%. Тэгэхээр
хаана чүрхгүй юм жижигэн байх шаардлагатай байна тийм ээ. Тэр мэдээж бас хятадас монголчууд баг зэргийн имэдэг нь арахгүй ч юм шиг. Яагаад тэгэхээр энэ их том гүрэн бидний хэрхэн одоо магадгүй залгич холоо гэсэн тийм айдас байдгийг үгүйсэхгүй. Гэтэ мэдээж хятад цаашаа гээд зүгээр ингэж ойлгохгүйгээр цэвэрлж ирснаас магадгүй энд ирээд энэ нийгмийг, энэ иргэншлийг илүү сайн ойлгож хятад түн яаж боддгийг, хятад түүний философи юу, энэ улсын бодлого нь юу гэдгийг илүү сайн ойлгох юм бол магадгүй хятадтай илүү сайн хамтарч ажиллах, цаашлаад гэсэн өөрийн гэсэн дархлаатай болох юм болов гэсэн тийм дүгнэлтэнд бол хүрсэн тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг бас ойлгох хэрэгтэй. Дараагийн юм нь юу гэхээр зөвхөн Монголоос гадна хятадын нөлөө ямар их болж эхэлж байна. Түрүү намайг энэ 10 сарын хугацаанд дэлхийд Америк нэгдсэн улсын эрхлэгч Дональд Трамп хятадд айлчлаар ирлээ. Түүний дараа Оросын албаны улсын эрхлэгч Владимир Путин ба Ши Жинпингтэй уулзах гэж хятадд ирлээ. Маш олон технологийн салбарын одоо захирлууд ирлээ. Маш их олон хурлууд болж нэг одоогийн байдлаар гэх юм бол эдийн засгийн форумын одоо зуны Давос гэж ярьдаг энэ уулзалт Хятадын Даалын хотод болж байна. Маш олон лидерүүд ирж байна. Маш олон хүмүүс хятад сурах гэж ирж байна. Гэх мэтлэн Хятадын зөөлөн бодлогын нөлөө ямар их явж байна гэдгийг юм ойлгох хэрэгтэй тийм ээ. Мэдээж том гүрэн болгон ингээд дэлхийн түүхийг харах юм бол ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө нөлөөг дэлхийн одоо дэлхийн засаг дэлхийн улс төрд геополитикт оруулах гэж үздэг. Тэгвэл Хятадын оруулах байгаа энэ орлого нь бас өмнөх том гүрнүүдээс ямар ялгаатай байна гэдгийг анзаарч бас явах нь айгүй чухал юм санагдсан. Бид нар бол Их Британийг мэдэн тийм ээ, аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлээд ингээ явахдаа Их Британи улс бол маш их колоничлалыг бас хийсэн. Их Британи нараа жаргадгүй гэдэг хүртэл үг бол байдаг. Тэгэхээр яагаад тэгэхээр дэлхийн өнцөг болон бүр дүүрэн гэсэн колонтой болсон. Энээсээ маш их хэмжээний эд баялагийг хүний хүн хүчийг ингэж өөрчлөгөө хогс орсон тийм үзэгдлийг Их Британи хийсэн. Тэгэхээр бол маш их тийм империалист гүрэн Их Британи харах юм бол сайн ч юм хийсэн, тэрнээс ч илүү муу бас юм хийсэн болов. Одоо ингээд өөрийн гэсэн одоо улсыг авч явах гээд Их Британи ингээд явж хахад Англид сурч явах хүртэл ингээд англи бол ингээд уруудж авж байгаа улсаа гэж ингээд ярьсан. Тэгээ сүүлийн 10 жилийн хугацаанд 6 удаагийн ерхий сайдаа солисон байх жишээтэй. Захин ч гэсэн хэдхэн хоногийн өмнө Keir Starmer одоо Labour партигийн Keir Starmer ерхий сайд ажлаасаа огцорж байгаагаа мэдгэцэн. Тэгэхээр энэ улс одоо бус улсыг колоничлохгүйгээр ямар их асуудал тулгарч ийн гэдгийг харж болж байна тийм ээ. Англи гэхэд Их Британи хүртэл хятадуудыг хүртэл маш их олон асуудалд оруулж ирсэн. Ийм бол түүхтэй. Тэгвэл Америкийг бид нараас харж байна тийм ээ. Америкийг бол агуу гүрэн гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Одоо хүртэл дэлхийн хамгийн том хүчрэг гүрэн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ эндний Америкийн байр суурь гахаж байгаа юу? Энэ байр суурийг гахуулгаж байгаа гол хүчин зүйл нь юу юм бэ? Дональд Трамп эсвэл одоо нийгмийн хагарал уу гэдгийг бол эсвэл эдийн засгийн капитализмын нуруу уналтуу гэдэг бүүм байд тийм ээ. Олон асуудлууд байгаа. Олон хүчин зүйлүүд байгаа. Тэгвэл Америкийг мэдээж хамгийн их айлгаж байгаа хүчин зүйл нь бол бүгдийн Хятад ард улс. Ягаад тэгэхээр маш их эдийн засаг, геополитик бүх зүйлээрээ соёлоороо маш хурцтай хөгжөөд Америкийг ингэж одоо өрсөлдөгч болж гарч иж байгаа учраас имиж байгаа болоо тийм ээ. Тиймээс Дональд Трамп ирж байгаа болоо. Тиймээс ч ихэнх тариф эдийн засгийн танууд явж байгаа болоо. Одоо зэвсэгт гал мөргөлтөө болохгүй болов уу гэж найдаж байна тийм ээ. Биднэрт бол хангалттай зовлон бол өнөөгийн нэг юм болж байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нэр Хятадыг ойлгохгүйгээр болохгүй байна. Ихүр энэ улс тэгвэл өмнөх Их Британи, Америк, Португал, Голланд ч магадгүй их Монгол улсын бид нар ч гэсэн хэлхийд даяар мордож явахдаа ямар үйлдэлүүд хийжсэн мэлээ, ямар ажлууд хийжсэн мэлээ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл Хятадын онцлог нь юу юм бэ? Тэндээс бид нар монголчууд хэрхэн хохирчихгүй явах хэрэгтэй юм бэ гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр ямар ч зэн энэ их том зургаар нах юм бол иймэрхүү нүдийг бодож тунгаасан он жилүүд байлаа. Хувь хүний хувьд ч гэсэн маш их зүйлийг бодож тунгаасан 10 сарын хугацаанд өнгөрлөө. Олон найзтай боллоо. Гадаадд ирсэн олон хүмүүс тийм ээ. Ийм олон хүмүүс нэг доор байранд амьдраад сураад ингээд аялаад явхад бас адилхан л хүмүүстэй адилхан олон асуудал гарч идэм юм гэдгийг ойлголоо тийм ээ. Тэнд дунд бас очроо хаалт явах хэрэгтэй, хамт олонтой болох хэрэгтэй гэдгийг ойлголоо.
Монгол хүмүүс л гэдэг тийм хандлага бас их байдаг. Тэгвэл Монголтой адилхан одоо тэгвэл Угандагийн хүн тийм ээ, Түнис хүн, Аргентин хүн, Хятад хүн, Америк хүн адилхан л бас юм хүү эмоцтой хөдлөл, ийм их бодлууд, асуудлууд тийм ээ, жаргал зовлон, баяр гунаг ээлжлэл ингэ явт юм гэдгийг бас их ойлголоо тийм ээ. Гэрээ маш их саналаа, маш их олон газараар явлаа. Би эцсийн 15 бараг 20 дотор орлоо. Маш олон номжуудаар явлаа, аяллаа, төвд бас явсан. Төвдийн влог удахгүй орно. Тэгэхээр энэ болгоноос маш их юмыг ойлгож авлаа. Маш гайхалтай жилийн өнгөрснөө бол маш их баяртай байна. Тэгээд боловсрал гэдэг бол ингэрээ үүгээрээ бол авах юм болов уу гэж бодож байна. Хүнийг маш их одоо шалгадаг, маш их тухгүй байдалд оруулдаг, маш их юм бодох, маш их өөртөө эргэлзэх, өөрийгөө ялан дийлэх, өөрөөрөө бахархах, бусдаар бахархах тийм ээ. Энийг ойлгох, нийгмийг нухал суух энэ болгоныг боловсрал болгодог, чанартай боловсрал болгодог юм гэдгийг ойлголоо. Гэтэ мэдээж хиймэл ойноос болоод бид нар бас боловсролын бидний ойлгодог боловсрал маш их өөр болж байгаа гэдгийг ойлгож байна тийм ээ. Өмнө нь бол зөвхөн чэйжлээд нэг юм ажилтан бэлддэг байсан бол тэр үе хоцорчээ, ард үлдчихээ. Бид нэр илүү өөрөөр боловсролыг харах хэрэгтэй байна гэдэг тэр дүгнэлт нь миний дүгнэлт нь илүү их баттгаж өглөө гэж бодож байна. Тэгээд монголчууд маань ч гэсэн өөрийнхөө одоо багчуудыг ирээдүйн болсон боловсон хүчтэй хэрхэн бэлтгэх вэ гэдэг асуудлыг бол байнга бодож энэ хувийн сургуулиудын асуудлыг цэцлэх тийм ээ. Боловсролыг бизнес хардаг гэж хардаг энэ харах өнцгөө бол тэр чигт нь өөрчлөх шаардлагатай болов гэсэн бодолтой бол бат зогсож байна. Тэгээд Монголд очиж буцаад би Нив Номад институт гэдэг төрлийн бас байгууллага бол үйлчлүүлэлт ажиллуулна. Тэгээд олон бас төслүүд дээр ажиллах энэ итгэл үнэмшлэр энэ их хүсэл зоригоор Монгол орнолоо буцахтаа бол маш их баяртай байна. Тэгээд ямар ч энэ бүхнийг ингэж бичлэгэнд үлдээж ярих гэж бодсон. Тэгээд магадгүй хин нэг нь хэрэгтэй байж магадгүй гэж бодлоо. Тэгээд маш их баярлалаа. Монголдо очиод бас энэ их өөр бичлэгнүүд бол хийе гэж бодож байна тийм ээ. Бид нарт бол хийх ёстой ажлууд маш их байгаа. Тасаа сайжруулах ёстой асуудлууд маш их байна. Тийм ээ, би бинтийг уучраа олох ёстой юмуд бол маш их байна. Энэ их томныг 4 тэрбум хүн амтай энийг бас уучраа олоод хахад бидний цөөхөлөө бижиж байгаа болохгүй гэж тийм ээ. Хажуугаар нас хий дахин их олон асуудалтай байхад монголчууд бид нар өөрсдийнхөө асуудлыг шийдэж дотроо шийдэж дэлхийн асуудал руу бид нэр 90% нэмээр олно гэдгийг бас маш их сайн ойлгож авлаа. Тэгэхээр мэдээж бас монгол хүмүүс хин нэгнээс дутахгүйгээр бас биднэрт өршлөх чадвар байгаа гэдгийг бол санаж авах нь чухал болов. Тэгээд энэ үгээр энэ бичлэгийг дуусгая. Тэгээд маш их баярлалаа.